Үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн Орхон аймагт. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Орхон аймагт боллоо. Энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн нутгийн удирдлагууд төрийн албаныхан хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцлоо. Тус үйл ажиллагааг нээж ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа баяр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн мэндчилгээг уншиж танилцууллаа. Цаатахад геомедик дэвлэг логистикийн асуудлаас улдаан хөрсний хомсдол үйл хөдлөлтний өрөнд олгосон асуудал болж монголчууд бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ орчин үеийн техникийн технологийн дэвшлийг ашиглан сайжруулж олон улсын стандартад нийцүүлэн экспортод дарах боломжийг бий болгоход Орхон аймаг нь 84.4 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Үүний 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8% нь хөдөө аж ахуйн салбарт бий болжээ. Энэ бол монголчуудын өмнө тулгамдж байгаа маш том бидний өөрсдөө анзаарч чадахгүй харж чадаагүй маш том асуудлыг барьж авсан юм учраас Орхон аймаг эрдэмтдчүүд бол энийг бүрэн дүүрэн дэмжиж хүнсний аюулгүй байдал хүнсээр өөрсдийгөө 100 гаруй мянган иргэдэд хангах цаашлаад бүс нутгаа хангах энэ чиглэлийг баримталж энийг хүнсний явцлыг дагуулж тусгай хөтөлбөр гаргаж ингэж ажиллаж байгаа бүрэн дүүрэн дэмжиж ажиллаж байгаа. Орхон аймаг маань өөрөө газар нутгийн хэмжээ багтаа. Иймээс бол мал аж ахуйн чиглэлээр газар тариалангийн чиглэлээр харьцангуй бага үйлдвэрлэл явуулдаг. Өөрөөр хэлэх юм бол хүнсний үйлдвэрлэлийн маань хангамжийн хувь нэлээд доогуур байдаг. Тэгэхээр бид энэ хөтөлбөртөө уялдуулаад 2022-оос 2027 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулсан. За энэ хүрээнд бол ер нь дотоодынхаа үйлдвэрлэлээр хүнснийхаа хэрэгцээг, аймгийнхаа хүнсний хэрэгцээг 100% хангая гэсэн зорилттой байсан. Энэ Монгол Улсын ерөнхийлөгч санаачилсанаас хойш яг хагас жил буюу трансфер хугацаа өнгөрч байгаа сар болгон Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний компаниудаар, газар тариалангийн компаниудаар мал аж ахуйн фермүүдээр явж байгаа. Үгүйс танилцж байгаа, асуудлыг газар дээр шийдэж байгаа. Энэний хүрээнд ч гэсэн өнөөдөр бас Орхон аймагт нээлттэй хийж байгаа энэ арга хэмжээний нэг хэсгэлтэй. Орхон аймгийн хувьд бол яг энэ булганы бүс нутаг дээр яаж байгаа нэг гол стратегийн байршлаа. Тэгэхээр энэ лугаа илүү оновчтол хийж хөрөнгө оруулалтын үр өгөөжөө сайжруулах юм уу илүү өндөр үр өгөөжтэй. Олон улсад бол энийг өсөлтийн төвийн онол буюу илүү сайн газраа үйлдвэр үйлчилгээ худалдааг төвлөрүүлэх зарчмыг баримталж байна. Орхон аймаг бол манай мэдээж аж үйлдвэрийн томоохон бүс нутаг зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар гэлтгүй манай энэ Орхон аймагт бол хөнгөн үйлдвэр мөн уул хаан үйлдвэрлэл хөгжсөн томоохон эдийн засгийн ийм аймаг байгаа. За Орхон аймагт бол нийтдээ зээл батлан даалтын санд батлан даалтын зээл хамрагдахаар 44 аж ахуйн нэгжийн хүсэлт ирүүлсэн байна. За үүнээс 27 аж ахуйн нэгжид нь арилжааны 6 банкар дамжуулаад зээл олгосон. Худалдаа хөгжил хаан банк, төрийн банкудад дамжуулж хамгийн их зээлийг авсан байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн Орхон аймагт. Орхон аймгийн хувьд хүнсний брэнд бүтээгдэхүүн хомсдолтой байдаг бөгөөд нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг бусад орон нутгаас авч байна. Ялангуяа талах нарийн боомны хэрэглээнийхээ 70 орчим хувийг бусад орон нутгаас авдаг. Иймд одоо байгаа үйлдвэрүүдэд дэмжиж аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлжээ. Хүнс өөр маш чухал салбар. Үндэсний салбар руу анхаарад бүх нэмийн өртгийн сүлжээний хүрээнд бүх салбарт нь бүгдэнд нь анхаарна гэдэг нь бол аюул өндөр хүлээлтийг үүсгэж байна. Эрдэнэсэн мал аж ахуй хосоор нь явуулж ич одоо эрдэнэсэн мал аж ахуй дэмжихгүйгээр ингээд энэ цөний үйлдвэрлэл өшөө цаашаа хөгжөхөд хэцүүлтэй. Хүнсний хувьсгал ингээд юу яснаас нээлттэй хийснээр манай нэг компани нэлээх ач холбогдол багхаа гэж бодож байна. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна. Малчин тийг бол бэлчээрийн малыг эрчимчсэн мал болгоно гэдэг нь зөв гэж бодож байгаа.
Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн. Орхон аймгийн хэмжээнд хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 80 гаруй үйлдвэр цех үйл ажиллагаа явуулж 9 нэр төрлийн бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэлээс хангаж байна. Эдгээр үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөлттэй хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийн гишүүд танилцлаа. За манай компани нь болохоор 2013 оноос хүнсний чиглэл рүү үйл ажиллагаа эхлүүлсэн. Цэвэр усны үйлдвэрлэл эрхэлдэг. За 21 оноос бол одоо дахиад үйлдвэрлэлээ өргөжүүлээд үр тариаганаас гаргаж авсан базаа үр тарианы ундааг үйлдвэрлэх зорилт тавьсан байна. За бид хүнсний аюулгүй байдлыг хангах одоо ажлыг одоо яг анхны шатнаас нь хийж байгаа. Одоо малчны хотноос малаа авахаас эрүүл малаас эрүүл хүнс бэлдэх зорилготойгоор одоо мал эмнэлгийн цахим системийн дагуу бүх малын өвчин хяналтыг хийж мал хүлээж авахаас эхлээд үзлэг шинжилгээ хийж эхний ээлжинд малыг төхөөрөхөөс өмнөх шинжилгээнд хамруулаад эрүүл гэсэн дүгнэлтийн дагуу мал төхөөрөх үйлдвэртээ шилжүүлэн ажиллаж байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн өнөөдөр Орхон аймагт нээлттэй хэлээ. Нээлтийн дараа хүнс үдэ аж ахуйн газрынхантайгаа уулзаад мөн одоо тухайн орон нутгийн хүнсний үйлдвэрүүдээр ороод явж байгаа. Тэгээ өнөөдөр одоо Орхон аймаг дахь усны үйлдвэр мөн одоо махны үйлдвэр ороод танилцж байна. Энэ Эрдэнэт мах маркет гэдэг энэ махны үйлдвэрээр орж танилцж байна. Энэ одоо бүгд лабораторийн шинжилгээнд орсон хамгийн сүүлийн үеийн герман тоног төхөөрөмжөөр бүрэн томилогдсон ийм сахан үйлдвэр байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэр 90 жилд 100 сая модыг тарьж ургуулах амлалт өгсөн. Энэ хүрээнд Монгол улсад ангатагч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мод тарьж ургуулах нөхцөлийг бүрдүүлсэн ойн генетик нөөцийн Эрдэнэт төвийг байгуулсан бөгөөд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа баяр болон ажлын хэсгийн гишүүд тус бүтээн байгуулалттай танилцлаа. Энэ бол ойн генетик нөөцийн төв. Энэ ойн генетик нөөцийн төв юу юм бэ гэхээр модлог уургамлын буюу мод бут сувны үрийн нөөцийг бий болгох юм. Урт буюу богино хугацааны. Богино хугацааны гэдэг нь үр хэрэгтэй иргэдэд үр зарна, үрд борлуулна гэсэн үг. Үрийн фондо бий болгоно гэсэн үг юм. За food forest гэдэг нь төсөл болохоор ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модны хөлбөртөө бас нэгт уялдаатай. Тэгээд нь болохоор айл өрхүүд хашаандаа өөрсдөө одоо жимсний мод нарийн ногоогоо өөрсдөө тарьж гаднаас худалдаж авахгүй өөрсдөө өрхийн тариаллыг одоо дэмжих жишг тийм хоёр гудамжинд хийж байгаа төсөл хэрэгжүүлж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модны хүрээнд бидэд Швед улсын бүрэн автомат мод үржүүлэх газар байгуулах гад энэний тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа. Нэг хүн бол жилдээ сая 200 мянган ширхэг тарьж суулгац ургуулах хүчин чадалтай тийм тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Үндэсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн. Орхон аймаг дахь хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөлөө. Тус аймаг нь хүнс хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлэхээс гадна хүнс үйлдвэрлэгчтэй түлхүү дэмжиж мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарна гэдгийг аймгийн засаг дарга Бат Жаргал илэрхийллээ.